Самэцгано Lumolab-ийн анхны бичлэгээр хүрч байна. Та бүхэн намайг таних болвол би өмнө нь камерны талаар болон дүрс бичлэг хэрхэн яаж авах вэ гэдэг видеонуудыг хийдэг байсан. Энийг бол одоо салгаад шинэ channel дээр явуулахар шийдсэн байгаа. Миний хуучин channel бол одоо хүртэл байгаа. Тэгэхээр илүү сонирхолтой coffee ч юм уу эсвэл random subject-ийн талаар үзье өгсөх юм бол миний channel-ыг дагаарай. Энэ channel дээр бол бид нар зөвхөн камерны талаар ярилцах болно. За, бичлэгээ орцгоё. Энэ бичлэгээрээ би өөрсдийнхөө production дээр ашигладаг камер болох Blackmagic Pixus 6K гэдэг камерыг танилцуулахар шийдлээ. Pixus 6K аваад одоогоор 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. За энэ хугацаанд бид нэр маш олон project-н дээр бол энэ камерыг ашигласан. Энэ камер нь өөрөө илүү тийм cinema camera гэж нэрлэгддэг учраас дандаа high-end production дээр ашигласан байгаа. Сүүлийн жилийн хугацаанд ашиглахад таалагдсан болон таалагдаагүй дэлгэрэнгүй мэдээллийг энэ бичлэгээр хүргэхийг оролдлоо. Pixus 6K маань болохоор 6K-гаар бичдэг full frame camera. Дотор нь ашиглаж байгаа сенсор нь болохоор IMX-ийн 410 гэдэг сенсорыг ашиглаж байгаа. Одоо 2018 оноос одоо хойш бичлэг хийж байгаа хүмүүс бүгд мэдэх байхаа. Sony-гийн A7 III гэдэг камер энүүнтэй яг адилхан сенсорыг ашиглаж байгаа. Одоо бодох юм бол 8 жилийн настай сенсорыг яагаад одоо ийм камер ашиглаж байгаа гэх юм бол энэ сенсорыг зөвхөн A7 III-аас гадна Sony-гийн FX9 гэдэг камер, мөн Nikon Z6-гийн 1 болон 2 дугаар хувилбар, Panasonic-ийн S5 2 гэсэн камеруудад бүгдэнд нь энэ сенсорыг ашигладаг. Сүүлд бас од болж байгаа Ronin 4D-ийн 6K version дээр бас энэ сенсор мөн ялгууг ашиглагддаг. Тэгэхээр 6 жилийн настай тийм хуучин сенсор гэж хамаагүй басч болохгүй гэсэн. Камерын хувьд mounting option 3 төрлөөр худалдаалагдж байгаа. EF mount буюу Canon-ийн mount, Arri-гийн PL Cinema mount, Leica L mount гэсэн 3 хувилбараар худалдаалагдж байгаа. Нэг хэрүү та маунтаа сонгосон тохиолдолд өөр маунтаар солих ямарч боломжгүй учраас анхнаасаа худалдаа авалтаа хийхдээ зөв худалдаа авалтаа хийх хэрэгтэй. Манай production house болохоор Leica L mount-ыг сонгосон. Яг тэгэхээр Leica L mount-н дээр би EF болон PL эсвэл Leica M гэсэн адаптеруудыг бүгднийг хийгээд бусад төрлийн дурангуудыг ч гэсэндээ ашиглах боломжтой. Мэдээж хэрэг энэ нь Sony-гийн E mount шиг одоо flange distance нь нарийн биш учраас ямар нэгэн байдлаар Sony-гийн дурангуудыг бол тавих ямарч боломжгүй гэсэн. Body-ны хувьд авч үзэх юм бол Blackmagic-ийн гаргаж ирсэн pocket загварыг хүмүүс мэдэх юм бол илүү гадна тал нь хуванцар, илүү болох. Тэгээд дээрэс нь rig-лэхэд аягүй төвөгтэй, дэлгэсний байрлал нь ч гэсэндээ сонин газар байрладаг байсан. Одоо фэнүүдийн үгийг сонсч Blackmagic анх удаага яг иймэрхүү хүмүүсийн хүсэж исэн тийм бодиг бол гаргасан. Энэ бодины хувьд мэдээж хэрэг point and shoot камеранууд одоо бидний мэдих FX3, FX2, A7 серийн камеруудтай харьцуулах юм бол энэ бол шал өөр төрлийн камер. Production буюу маш олон хүмүүс нэгэн зэрэг нэг камер дээр ажиллах боломжийг олгодог. Портуудыг нь ч гэсэндээ аваад үзэх юм бол бидний мэдих HDMI оролт жишээлбэл энэ камер дээр байхгүй байгаа. Бүх портууд нь бүгд мэргэжлийн өндөр түвшний SDI, LiMo, XLR оролтуудыг бүгдийг ашигладаг гэсэн. Тийм ч учраас бас дагалдаж ашиглах зүйлсүүдийн маань үн ч гэсэндээ бас дагаад өгснө гэдгийг ойлгоорой. Маркет дээр энэ камерыг үнийн дүнгийн хувьд бол Монгол мөнгөөр 9-12 сая төгрөгийн хооронд байгаа хэдий ч зах зээл дээр ан маань үзэгдэж байгаа камеруудыг нь хэлэх юм бол Sony-гийн FX6, Canon-ийн C9, C400, Burano, GFX Eterna, Red Komodo гэсэн камеруудтай шууд өрсөлдөх гэж гаргасан камер. Яагаад гэвэл ижил дүнгийн камеруудыг авч үзэх юм бол Sony FX3, FX2, Panasonic-ийн Lumix S1-2 гэсэн энэ камеруудыг аль нь OLPF фильтргүй байгаа. Энэ дундаа яг үнийн дүнгээр нь авах юм бол Pixus 6K маань 15 саяас доош үнэтэй камер дотор цонын ганц OLPF фильтртэй камер гэсэн. OLPF фильтр нь дүрсийг илүү зөөлөж өгч илүү cinematic болгохоос гадна moire буюу хувцсан дээр үүсдэг паттернуудыг бол алга болгож өгдөг. OLPF фильтрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсэх юм бол комментэн дээр үлдээгээрэй. Би дараагийн видеон дээр ч гэсэн оруулах боломжтой. Онлайнаар Pixus-ийн ревюудыг харсан хүмүүсийн хамгийн том одоо гаргадаг шүүмж нь rolling shutter нь маш удаан. Ягаад тэгэхээр Pixus 6K маань ч гэсэндээ 6K дээр нэлээд өндөр rolling shutter-ийн хэмжээг бол үзүүлдэг. Гэхдээ манай production дээр бид нэр маш хурдтай явж байгаа дугуй, машин гэх мэтлэнгээр объектуудыг бол дагаж үзсэн. Энэ дээр ямар нэгэн асуудал бол гараагүй. Энэ нь огт байхгүй гэсэн утгатай биш. Гэхдээ сенсорын gyro detect ашиглаад энэ одоо асуудлуудыг бол бүгднийг нь арилгах боломжтой. За гол сэдвүүдэд орцгоё. Дүрсний чанар хэрвээ Blackmagic-ийн өөр камеруудыг ашиглаж үзэжсэн бол B-RAW гэдэг RAW-аар авах форматыг бол хүмүүс мэдэх бах. Энэ RAW-аар авах формат нь одоо бусад бидний мэдих Sony-гийн камер дээр байдаг XAVC-S гэдэг форматаас юугаар ялгаатай вэ гэхээр 12 битийн log буюу
өнгөний мэдээллийн багтаамж нь хамаагүй том болж өгч байгаа. XAVCS буюу Sony-гийн compressed codec нь бол 10 бит буюу 1024 өнгөтэй бичдэг болол Blackmagic-ийн B-Brown өөрөө 4096 буюу 12 битээр бичдэг байгаа. Тэгэхээр edit хийсэн тохиолдолд бол илүү уян хатан чанарыг бол үзүүлнэ гэсэн үг. Мөн дээрээс нь virtual production эсвэл 3D дээр ажиллаж байгаа тохиолдолд энэ камер нь илүү даваа талтай болоод өгнө гэсэн үг. RAW дээр өмнө нь ажиллаж үзэжсэн хүмүүсийн мэдих зовлон байж магадгүй бах. File size нь бүр хамаагүй том болчиход идэг гэдэг асуудал байгаа. B-RAW-ийн хувьд болохоор энэ нь өөрөө compressed RAW буюу яг одоо жинхэнэ true одоо бодит RAW гэсэн утгатай биш. Compressed RAW-ийн нэлээд олон сонголтууд байгаа. B-RAW-ыг true B-RAW-аас гадна 3.1, 5.1, 12.1 гих мэтчлэнгээр одоо илүү жижиглсэн форматуудыг ашиглаж болно гэсэн үг. Бидний хувьд өөрсдөө бид туршиж үзэхэд болвол 3.1 болон 9.1-ийн хооронд бол тийм их ялгаа болол мэдрэгдээгүй. Харин constant image quality-г нь сонгож Q1-ээс Q5-ийн хооронд болгоход нэлээд чанарын бол уналт бол ажиглагдсан. Гэхдээ энэ үүнийгээ дагаад ч гэсэндээ файлынхны хэмжээ нь хамаагүй жижигхэн болсон. Сүүлийн 1 жилийн хугацаанд ашиглахад бидэнд таалагдсан зүйлсүүдээс гадна таалагдаагүй эсвэл төвөгтэй гэж бодогдсон хэсэг зүйлсүүд бол байсан. Үнийг ч гэсэндээ хуваалцах хэрэгтэй байна. За хамгийн түрүүнд бол HDMI оролт байхгүй. Хэрвээ ажил маань өөрөө тиймэрхүү том биш, арай жижигхэн ажил байсан тохиолдолд бид нэр SDI-гийн оронд HDMI хэрэглэхийг бол хүсдэг. Харамсалтай нь энэ SDI болон HDMI хоёрын хооронд асар том ялгаа байдаг учраас энийг хувирахын тулд нэмэлтээр өөр төхөөрөмжүүдийг мөн ашиглах шаардлагатай болдог. Мөн дээрээс нэг дутагдaltaй тал нь гэх юм бол Blackmagic Pixels маань өөрөө дотроо internal ND байхгүй. Шууд өрсөлдөж байгаа FX6 болон өөр high-end камернуудыг авч үзэх юм бол дийлэнх нь internal ND-тэй зураг авалт хийх явцыг бол хамаагүй түргэсдэг. Сүүлийн жилүүдэд маш олон төрлийн variable ND-нууд matte box дээр суурилсан ND болон PL mount adapter дээр шууд хийж болдог variable ND-нууд гэсэн бий болсон. Тэрийг ч гэсэндээ дагаад эдгээр зүйлсүүдийг ч гэсэн манай production-ээр бол ашиглаж байгаа. Энэ нь одоо худалдан авахааргүй асуудал гэж бол бид өөрсдөө бол бодохгүй байна. Body нь өөрөө маш том 5 инчийн дэлгэцтэй боловч тэр дэлгэц маань өөрөө одоо Ursa G2, Ursa 12K шиг гарч ирдгүү нь нэг төрлөөр айгүй тийм дутагдмал байдал гэж хэлж болно. Анх ч гэсэндээ Pixels 6K зарлагдж байхад хэн болгоно шүмжилж исэн хамгийн том шүмжлүүдийн нэг нь бол дэлгэцний одоо байрлал байсан. Гэхдээ хэдэн сарын дараа Blackmagic өөрсдөө яг энэ камерт зориулсан external бол дэлгэцийг гаргасан байгаа. Энэ external дэлгэцний давуу тал нь хэм бол шууд USB-C-гээр холбогдоод ямар нэгэн байдлаар заавшгүй батарей нэмэлтээр зарлахгүйгээр шууд USB-C-гээрээ өөрийнхөө power аваад дүрсийг харах одоо тийм дамжуулах чадвартай тийм дэлгэцийг бол худалдаанд гаргасан. Манай ч гэсэндээ одоо камер дээр ч гэсэндээ энэ дэлгэцийг бол хэрэгэлдэг. Мөн дээрээс нь touch одоо sensitivity байгаа учраас autofocus хийх боломжтой. Pixels 6K худалдаанд гарснаас хойш бараг 2 жилийн дараа хамгийн сүүлийн апдейтээр autofocusтэй болсон ба. Энэ IMX410 сенсор маань өөрөө face detection point-уудтай учраас ер нь бол хүмүүсийн гадарлаж ирснээр энэ камер ирээдүйд autofocusтэй болох боломжтой байна гэж ерөнхийдөө харж исэн. Blackmagic ч гэсэндээ жилийн өмнөөс Pixels-ийн нөгөө хувилбар буюу Cinema 6K гэсэн камерт бол autofocus-ыг бол өгсөн байгаа. Харин Pixels 6K маань энэ оны 3 сард autofocusтэй болсон. Autofocus-ыг нь бид нэр одоо ч гэсэндээ ерөнхийдөө бол туршиж үзэж байгаа. Өмнөх 7 хоногт бас нэг project-н дээр бол ашиглаж үзсэн. Sony-гийн autofocus-тай харьцангуй дөххүүц юм шиг санагдсан. Pixels 6K бол зөвхөн илүү жижиг mini XLR оролттой. Хэрвээ ямар нэгэн байдлаар бүтэн том XLR холбож байгаа тохиолдолд бол заавшгүй хуургаж байх хэрэгтэй гэсэн үг. Ер нь Blackmagic-ийн камерууд аюул таархан preamp-тай үйлдвэрлэгдэжсэн өмнө жилүүдэд. Анхны Pocket Cinema камера тэрний аудиог бол ашиглах ямар ч боломжгүй байсан. Харин Ursa Cine line-up-ыг авч үзэх юм бол бүх камернууд нь бүгдээрээ 2 бүтэн XLR оролттойгоос гадна preamp-нууд нь маш сайн чанарх байсан. Хэдий ч энэ Pixels 6K дээр бол тийм сайн бас preamp бол байхгүй. Шууд documentary style-аар бичиж байгаа тохиолдолд бол энэ камерыг бол санал болгохгүй. Одоо хачирхалтай дутагдaltaй тал гэж хэлж болох зүйл нь гэх юм бол Sony-гоор дагнсан хүн хэрвээ Pixels-ийг авсан тохиолдолд аль ч дууран манд харахгүй гэдгийг анхаараарай. Ягаад тэгэхээр flange distance нь Leica L mount нь E mount-ыг бодох юм бол арай өргөн байдаг учраас ямар нэгэн тохиолдлоор одоо Sony-гийн G Master дурангуудын аль нь ч бол энэ камерт бол таарахгүй. За хамгийн сүүлийн асуултыг хариулъя. Энэ камер танд яг зохих уу? Хэрвээ та hybrid shooter буюу хаяа хормын зураг, event, эсвэл content бүтээдэг бол энэ камер нь илүү учир дутагдaltaй гэж хэлж болно.
Харин нөгөө талдаа бол cinematic ажил, реклам, сурталчилгаа, дууны клип, эсвэл кино хийдэг илүү том production буюу 4-өөс дээш хүмүүс ажиллаж байгаа тохиолдолд first AC, sound, second AC, DP, director гэсэн хүмүүс ажиллаж байгаа тохиолдолд бол энэ бол хамгийн тохиромжтой камер. За энэ бичлэгийг энд хүрээд өндөрлөе. Хэрэв та өөр төрлийн камертай холбоотой эсвэл бичлэг хийхтэй холбоотой зүйлсийг үзхийг хүсэх юм бол доор комментээр үлдээгээрэй. Баярлалаа. Баяр та.